За сайн уу юу яцгаан да. Энэ удаагийн имчилгээр соло ROM тоглоно. Ер нь бол ингээд айлын хэрэг хамгийн түрүүнд тарах юм бол ер нь бол ROM-нууд ингээд XP авчдаг. Тийм учраас имп авангаа ингээд айлын имп авчих хэрэгтэй, айлын map руу очиод айл талаас эхэлж ингээд голцоо лито талаас эхэлдэг болохоос харчих хэрэгтэй. Ер нь бол имп авж байгаа нь бол танай jungle болон 2 сайд чи айгу хэрэгтэй байдаг. Эндээс тоглож байгаа нь одоо тийшээ гэнклэх юм байна да гэсэн байралтай тоглох хэрэгтэй. Айл бол олон хүний импог ингээд өөрөө төрүүлж хараад байх юм бол хурд XP аваад хурдан дэвлж гэсэн үг. Мэдийнхэн тулааныг амархан авчих юм бол лито энэ амархан авна. Тэгээ ер нь бол мэдих хэмжээтэй мэд дээрээ сайн байлдаа тоглох хэрэгтэй. Хитрхийн ингээд зэргийг нөгөөд өөрсдөө хаталтаа сев байгаад ингээд тоглоод байх юм бол яах нь. Өөрс та нар айгу аюулгүй байлаа. Зэрэгээсээ ингээд эренгүүт нь аваад илаа гэхэд бодоход айлынхан хурдан зэрэг аваад хийх завтаа болохоор ингээд айлын хоёроор нийлээд ийш тийшээ яваад одоо jungle-ийн чинь дээрлэх нь айлын jungle-таа гуруулаа нийлээд танай jungle руу орно. Аль эсвэл ингээд саяд өдрөө чинь бөөнөр очиж алж малах тийм нөхцөл байдал үүсдэг шүү. Тэгээ өмнөөс хараад хитрхи бас ингээд хамаагүй урагш ороод иж болохгүй. Зүгтэх байрлалаа одоо бодоод байж хэрэгтэй. Тэгэхгүй болохоор айлынхын одоо корн jungle-таа шууд орж ирээд нэг мэдих хоёрт туслаад идэг болохоор ер нь л туслах нь зөв. Тэгээ харилцан хоёр талд ингээд одоо ROM-нууд нийтж явж байвал импог нь аваад яваад байх хэрэгтэй. Нэг тийш явж ийн, тийш явж ийн гэдэг. Тэгээд очингуудаа яг алцаад байхгүй ч гэсэн очиод үнээ хамгаалаад өөрсдөө хүмүүсийг тийм нэг спейс гаргаад аюулгүй хөгжих боломжийг гаргаж өгөх хэрэгтэй очиж хамгаалаад гэсэн үг л дээ. Одоо айлын кортинд явж ийн гэх юм бол одоо дээр байгаа хүмүүс чинь амар гэсэн. Одоо чи би энэ лэнийхэрдээ нэг биш нэг л байгаа юм байна штэ гэж санаа амар байлдаа тоглолчихно гэсэн. Хөрх шавархан ороод тэгээд тоглолт. Тэгэд ер нь манайх ихний төрдлийг сайн анзаарч байгаа хэрэгтэй. Одоо танай jungle одоо энэ төртлийн ойр хэдвж байгаа учраас төртлийнхаа импаг бод айр зодох юм бол явж оронгуудаа айлын jungle-ийг стандарт ингээд даашруулад ингээд алах тиймэрхүү байдалтай байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд хаяад онготой доошоо машаа очиод байх хэрэг байхгүй. Яг XP одоо давуу тоглох юм бол ер нь бол хэрэгтэй байдаг. Одоо ингээд айл XP л өөрцөн болохоор одоо манайхаа дүртэл дээр жоох илүүтэй гэсэн. Адим манай мэж болохоор энэ жоох удаад иж байгаа болохоор одоо бараг л тэнцүүл гэсэн үг л дээ. Тэгээ хэрийнх даваг хашлаад ер нь бол ингээд хүмүүсийн хажуугаас ингээд туслаад өгөх хэрэгтэй. Удаашруулад стандарт өгөх хэрэгтэй гэсэн. Хэрвээ чи одоо мэжтэй тоглож ивэл ер нь бол айгу амар гэсэн. Чи стандарт өнгөт мэж чинь сууд пуклал бараг алаад өгөх гэсэн. Нөгөө соло тоглож байгаа учраас ер нь жоохон хэцүү. Ингээд алж өгч чаддаггүй нөгөө хүмүүс чинь яг чиний тоглох арга барилыг чи мэдэхгүй учраас жоохон айгаад ингээд аюулгүй байхтай байдаг. Соло хүмүүс ялангуяа тэгж тоглодог. Айгу дунджийг баримталж ингээд тоглолцдог. Тэгээ мэдээ хоёр хоорондоо тоглож байгаа тоглолт ер нь бол амархан болчдөг. Ер нь бол эрлээ алдна гэх юм байхгүй болчдөг. Ер нь бол гайг болчдөг гэсэн. Амар эрлээ алдаад сноболоо тоглолцдог бол мэдээ хоёрын тэгэл муу байгаас шалтгаалж их болдог. За тэгээ ер нь бол мэдээ чихэд тах юм бол ер нь бол ийш тийш явахгүй гэсэн үг дээ. Тэгээ мэдээ мэж суулаа учраас ер нь бол ингээд ийш тийш ингээд хүмүүсээ явуулаад байгаа байхгүй. Чамд явахгүй. Явах юм бол ийш тийш явж байхад замд нь поклоод ийш тийш нь явуулахгүй ингээд удаагаад. Ер нь соло тоглож байгаа учраас ер нь бол ингээд явж байгаа зүг рүү н очиод ингээ хүмүүсээ хамгаалах барилаа тоглоно гэсэн үг хараад хөгд ингээд аяндаа хөгжөөд ингээ тоглож байвал ингээд хараад байж гинэ гэсэн. Тэгээд хүн очиж шүү гэдэг мэдээлэл нөхч хэрэгтэй. Тэгээд айлынхаа ороод ирэх юм бол гяс ороод хүнээ хамгаалаад ингээд стандарт бол стандарт, удаашруулдаг бол удаашруулаад яаж гэдэг хүмүүсээ аваад ингээ тоглоод байх хэрэгтэй гэсэн. Гол нь хүмүүс айлынхныгаа оруулж ирэнгүүтээ яг атаклчаа тэр тоглолтын гарахгүй гэдэг тоглоно гэсэн. Яг өөрсдийнхнийхээ тухтай байрлалтанд тоглуулад айлынхыг тохгүй байрлал тоглуулна л гэсэн үг ер нь бол тэгээд яг дайрж яхад нь гай болоод ингээд стандарт удаашруулад тоглолтыг гаргахгүй гэсэн үг. Тэгээ айл болох хүмүүстэй ингээд парамдах хугацаа өгнө. Тухтай байрлалтанд тоглуулна гэх мэтчлээ. Айлынхны скиллийг ингээд өөртөө аваад дэмэж шингээгээд скиллүүд нь хийлгүүлчихээр айл ч н одоо скиллгүй болно да. Тэр үед айл болох өөрөө амьд гарахыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр танайхан ороод ирэх юм бол яах нь скилл хүмүүстэй арай илүү гэсэн үг шүү дээ. Тийм учраас илүү аваад тоглоодна гэсэн. Яг чи бүр хитрхи ороод ингээд фликертэй комбо мамбо янз бүрийн комбо хийж болно л та. Гэхдээ та нар нөгөө соло тоглож байгаа учраас тэр хүмүүс чинь ингээд хамаагүй орж дэмжлж чадахгүй учраас чи скиллчгүй юучгүй тэгэнгүүтээ шууд ганцаараа төрөөд ороод ирэхэд тэгээ нөгөөдөл нь чамаа галаад үлдсний чинь тэгээ дараа нь алаад тэгээ хүний даваатай тэгээд болчихдээ. Хүмүүсээ хамт тоглож байвал яг тоглож байгаа хүмүүсийн хажуудаа бол тэгж скиллд тэгж тоглож болно гэсэн. Тийм учраас ер нь бол айгу сив танархан руу ороод ирэх юм бол ингээд удаашруулад тоглолтын ингээд зүгтгэнгүүт нь олтой хийж стандарт гэх мэт. Ер нь бол иймэрхүү атлас матлас одоо энэ мета байгаа үед ер нь бол айл чин ташгүй хэрээнүүд байх юм бол ер нь бол айгу амар байдаг юм. Mobility юм удаан явдаг хэрээнүүд ер нь бол атласт амархан баригддаг гэсэн горд морд шиг.
Атлистийн одоо пассив нь одоо удаашруулдаг болохоор ингээд хоёроор маш хурдан очингуудаа ингээд удаашруулад ингээд удаашруулад одоо пассив нэгээ хөлдөөд шүү дээ. Хөлдөөснийхэн дараа яах нь хоёрыг чинь стана оруулаад ингээд улам удаан байна гэсэн үг. Ер нь тэгээд мапасаа харж байгаа хэрэгтэй манайхан. Доор одоо Карина дээр болохоор 2 максимум 1-1 үүж аваад дүүл алдчихлаа шүү дээ. Одоо тэгээд зэрэг нь арай ирэх болоогүй левел 1 рүү нойрчих гэсэн үг. Яг айлын зэрэг чинь манаас эрэхтэй гिजлэн явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд барил нь мэдээд алчих хэрэгтэй гэсэн. Мэддэр энэ танай жангл байгаа учраас ер нь бол цэргийг ингээд жоох өвдөчих хэрэгтэй. Энийг одоо дэвлчих байх гэдэг. Дэвлэхэргүй шинжтэй бол өөрөө очиод дэвлээд байх хэрэгтэй гэсэн. Эдийн тавар мавар ингээд алдаад ах шаардлага байхгүй цэргээ ингээд аваад мэж чинь ирж ивэл тэрийн үлээ цэргээ ингээд төгөрлөгээд авчна гэсэн. Ерөө муу байх юм бол нэг хөлийгээд өгөх гээд байлгаад байх шаардлага байхгүй. Яг л айлынхан ч байхгүй гоос. Тийм учраас гяс цэргээ аваад бүлүүлэхээс сэргийлээд тэгэнгүүтээ яг хамгийн ойрхон лейн руу очиод ингээд хүмүүстэй тусалчих хэрэгтэй гэсэн үг. Бүүн рүү очиод одоо ганг хийх талаас нь харж ахтай гэсэн үг. Айлынхан байвал одоо ингээд тэнцэндээ байлдаад ингээд янз бүрийн арга хэмжээ авах гэсэн үг. Дийлхэн дийлээд дийлэхгүй бол тэгээд хамгаалаад тэгээд эргээд мэдийнхэн лейдер очно гэсэн үг. Сая бол одоо мэд дээр нөгөөдөл ч ангарч ирээ бүшилж байгаа учраас аль болох одоо ганцаараа бополыг одоо алаад тэгээд бүшлэх тийм. Тавар алдсан бол зөрүүлээд тавар авах хэрэгтэй гэсэн үг. Одоо тэгээд тавар авсан болохоор одоо аюулгүй буцах хэрэгтэй. Тэгээд марксамын дагаад аюулгүй таварлан буцуулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд 3-2 хөрөөд ирж байгаас хажих юм бол фри хил болно гэсэн үг. Яаж ч хамгаалж агаад айлынхнаа удаашруулад гэлээ болж байгаа. Таварт нь орж ирэх бүр ингээд шаардлагатай байх юм бол айлынхнаас айл нэг нь алаад ингээд ашигтай зүйлээ хэрэгтэй. Тэгээ ер нь бол аль болох бүшилжил тоглох хэрэгтэй. Цэрэг аваад бүшлээ аваад цэрэг аваад бүшлээд тахтай. Кил гол нь биш юм манайх. Түрүүн дээр попод цэрэг харагдсан ч гэсэн одоо цэрэггүй болохоор гайгүй гэсэн үг. Тэгээ марксман чинь төрөөд очихоор ер нь бол бараг л таарна гэсэн үг. Тийм учраас хүмүүстэйгээ ингээд олонний хүчээ гаргаад ингээд хүний даваатай нэгээр нь алчихыг хичээгээд ингээд вардаад байх хэрэгтэй. Одоо төртөл тадар импо байхгүй нэ. Гэхдээ яг айлын кор бапан дээр байгаа учраас гайгүй. Нэг хүн аваад шаардлага байхгүй гэсэн. Тэгээд бапын аваад шилжиж байгаа учраас аль болох юм цэргүүдийн татаад авчирч өгөх хэрэгтэй. Тэгээд төртөл тал руугаа импогоо өгөөд яваад байна гэсэн. Ийм каринамитийн хэрэг бол атас айгүй амархан бариад авдаг. Үлтээ хийгээд явал зүгтэн. Тэгтээ яг олдгүй болсон карин олж явах хэцүү байлтахтай үгтэй. Тийм учраас ер нь нуар авахлахаар танах нэг алж чадахгүй гэсэн. Тэр нуар авах магадлал ч арай өснө л гэсэн. Тэгээ ер нь бол алангуудаа ингээд 4-2 байх юм чи 5% байгаа юм чи гэсэн ингээд лорд мурд аваад тоглож хэрэгтэй. Одоо энэ төртлийн 6 минут 7 минутаар гарч байгаа төртлийг одоо ер нь бол авахгүй байгаад юм бол 8 минутаар лорд болдог гэсэн. Лорд бол ер нь л сайдуудад тэнцвүүлээд явах хэрэгтэй. Гэхдээ одоо Ром Атлас юм чинь одоо хамаагүй аль болох тим файт аваад тоглох хэрэгтэй гэсэн. Тэгээ одоо мэдийнхэн тавар жоох илүү байгаа учраас айлын мэдийн таврыг авах хэрэгтэй. Яг авахын тулд яг нь ард нь байгаа дэмж дэлрүүд нь ингээд зоондод базах гэж жоох айлгаад ухруулах хэрэгтэй гэсэн. Ингээд айлах нэгээр ороод ирэх юм бол хамаагүй нэгээр нь базаад гэс салаад хүний даваатай болоод цаашлаад байх хэрэгтэй гэсэн. Лорд ч ингээд удаан яваалаа гэвэл ер нь бол том цэрэг төрөөл юм гэсэн. Тийм учраас та нарт аягүй ашигтай. Тэгээ ард чинь хүмүүс чинь байх юм бол ер нь юм бополыг айлгаад түрээд юулаад ах хэрэгтэй айлгаад бополоо зогтох ямар ч боломжгүй өөрөө даш скиллгүй удаан хэрэг болохоор хэрвээ ямар нэгэн фликертэй байлаа гэж бодоход ер нь бол тэрийг ганц удаад ашиглаж чадвал ер нь болно 120 секунд хэрэгж чадахгүй гэсэн шүү дээ. Тийм учраас team skill, team spell-ийн даруулчихтай их амархан хэрэг атласууд ер нь бол айлын хэронуудыг тэгчих юм л яг танайханд одоо хаарлаад алхад амархан болчихно гэсэн зүгтж чадахгүй ултай хингүүд нөгөө хэрэг фитнес нь гарч чадахгүй гэсэн. Тэгээд лорд модоо ингээ хамгаалаад айлынхныг жоохон айлсан баятай. Айлын дэмж дийлэр одоо ингээд орчиж байгаа шүү дээ. Тэнгүүд нь тэрний араас айлынхныг оруулахгүй тулд ингээд зоонлоод байж хэрэгтэй гэсэн. Бүгдээр ороод ирэх юм бол базаад ингээд хугацаа аваад тэнгүүд фликертэй зогтно. Тэр орондоо яах нь танайх нь тэр ганц хэрэгч алчна гэсэн. Бүр үнэхээр сайн хүмүүс чинь ингээд үнэхээр кариж байгаа хүмүүс байгаад ороод тэрнийхээ оронд өгөх хэрэгтэй гэсэн. Яаж хийж байгаад хамгаалаад тэр хүнээ очиж стандарт амир бай. Тэгэх боломжгүй бол ер нь бол жоох ингээд аюулгүй байдлаас хамгаалаад байх. Ганц тангуултад ер нь бол хамгаалж чадахгүй. Тийм учраас нэг амьд гарах гэдэг өөрөө шаардлага байхгүй. Ядал хүнийхээ эрэгтэй хүнийхээ карьерийн хооронд хүсэн дээр байдаг. Тэгээд ингээд тавлна. Яг нь сая бол нөгөө лорд их удцсан болохоор энэ тэрүүгээр бүх саядар баахан цэрэгнүүд том цэрэгнүүд байгаа учраас ер нь л манайхан өгсөн хэсэгтэй гайгүй гэсэн. Цэрэг илүү байх юм бол айл ер нь бол хүсэлж чадахгүй гэсэн шүү дээ. Бонор өгсөн ч. Тийм учраас ер нь бол линүүдээ гаргаад болох юм ашигтай байдаг өгсөн ч тэр дараа дуусахгүй гэсэн.
цэрэг лэнүүдээ ингээд бүшлээд ингээд том цэрэггүй байх юм бол яах нь вэ? Ингээд одоо жишээлбэл бүгдээрээ лортод байгаа доотн лэнээр явж хаад бас чинь айлынхан болохоор дээдлэр ингээд бүшлээд ингээд цэрэгээ оруулсан байлаа гэж бодъё. Левел 4-т 2-ын тэр хавьд мэдийнх нь зэрэгч аваад явуулчихлаа гэж. Тэнгүү та нар яах нь лортод тагангуудаа айлын левел 3-ын тэнд өглөө гэж бодохоор айлынхан бол тэр дээгүүр байгаа илүү цэрэгтэй лэнээр гүйж очингуудаа танай дээдлийн лэний чинь одоо ингээд бүшлээд цэрэгээ тамруулчихна. Тэгэхээр том цэрэгтэй юм том цэрэг нь одоо гэлгэртэх гэж заавал тийм шаардлага гарна. Тийм учраас ирнэ хэцүү. Тэгээ мобны даваа дэжүү тоглоо сурч хэрэгтэй. Энэ бол өөр гейм. Бас соло тоглосон байгаа. Иймэрхүү бас нэг орж зоддог хэрнүүд эсрэг бол ер нь Блэрк их гоё байдаг. Одоо талаад Марксмен одоо хийж байгаа Мия энтри уудас бол Блэрк их гоё. Орж ирэнгүүт нь стандарт байдаг. Бүх хэрнүүд жишээлбэл нь одоо кале бодлоо одоо качамажагийн хэрэг байдаг шүү дээ. Тийм орж бацдаг гэсэн үг. Ганц хэрэг. Тэгвэл зөрүүлээд айлынхныг бадчих юм бол яах нь контрлаад тоглож байгаа гэсэн. Тэгээ манай ром дээр тоглож байхдаа ер нь бол ингээд бавц цоцсон сэлб айлынхныхаа бавтнууд дээр очиод ингээд импаа тоглоод байх хэрэгтэй гэсэн. Айлын мэд чинь ийм ингээд одоо ер нь байдах чадваргүй муу байх юм бол айлын код чинь их дарамт талдаг. Мэжтэйгээ айлын ром орж ирээд ингээд бапын нөхгүй бапын хулгаалаад бапын шууд ингээд сая харсанчлаа одоо бапын өөрөө ингээд задуулж өөрлөгөө татуулангуудаа баш руу оруулангуудаа өөрийнхөө корт өгчөж байгаа гэсэн. Ер нь бол иймэрхүү XP-гээр тоглож болохгүй манайхан цэргээ аваад өөр лэн рүү ирэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй ингээд өөрийнхөө цэргийг чахгүй одоо тэрэнд бүшлээл одоо ингэж ирэхин тулд цэргээ гатлах хэрэгтэй гэсэн үг. Гатлахгүйгээр ингээд хүрээд ирэх юм л яах нь вэ? Одоо мэдих имижийн цэргийг аваад гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол энэ имиж нь одоо төрөлтөл дээр төрөхгүй гэсэн үг. Тэгээ хүмүүсээс айгу дасарч болохгүй. Тэгээд ойр хавтаа ингээд жоохон багаар урагшлангуудаа ингээд аль болох бапын ингээд булаачих гэр стрийг даруулчих гэдэг. Хэрэг стрийг даруулчих юм бол яах нь айгу амархан ийзээ төртөл аавна гэсэн үг шүү дээ. Манайх хэтрэтэй. Тэгээ ийм пава таглаад гэнэ гэсэн үг. Энд айлын 4-2 энд байгаа учраас хойгоор фэро байхгүй учраас жоохон тасраад тоглож байна гэсэн үг. Айлынхны замныхны импо байхгүй хот ингээд чигээр ганцаар яваад орох юм л яах нь ард чинь байгаа юм мэж чинь аалчдаг байхгүй. Тийм учраас болохгүй гэсэн төртөл авж байгаа харамд нь тэгээд айлын бап авалтын удаашруулад ингээд лайвуулаад байгаа хэрэгтэй гэсэн. Жохон тустай болгоод бапыг авахчих гээл. Тэгэх юм бол айлын корьер нь бол тир нь хөгжлөн саарна гэсэн. Түрүү хийсэнчлэн мэжтэйгээ цуг яваад байгаа хэрэгтэй гэсэн. Скиллүүдийн өөр дээр аваад тэгээд тоглоод ингээд айлынхаа мэжийг цэргээс нь холдуулаад цэрэг авалтын удаашруулад аль болох тэгээд дарамтлаад ингэх юм бол тэгээд чөлөө цагаараа ер нь л иймэрхүү лайт эзүүлээд гэсэн. Айлын импаг гэдэг үгээд. Айл нэг саппорт тоглож байгаа учраас ээлж яхан муу учраас аль болох яваад ороод тоглоод байх хэрэгтэй гэсэн. Илүү аваад. Живэл ингээд ганкин ингээд хамгаалж өгöd яваад байх хэрэгтэй гэсэн. Ер нь бол ингээд мэдийнхээ мэжийг бас харж явах хэрэгтэй. Цэрэг нь ирж байгаа учраас аль болох буцсахандаа одоо гэд бодоод буцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол мэд чинь ингээд амьдрал нь хөгжлөн баргаар болоод идэг. Хүмүүсэр чинь дайраад ингээд алах гэдэг юм бол ер нь бол тэгээд зон маягтай скиллээ хийгээд хүмүүсээ авраад сэвлээд байх хэрэгтэй гэсэн. Ер нь бол анти хэл ингээд аваад байх хэрэгтэй гэсэн үг. Флорын интертэй хилддэг дайрот маярат байгаа учраас аль болох контр айтмын аваад тоглоод байх хэрэгтэй. Тэгэх юм бол айлын хил нь 50% багасна. Эд дээр ингээд сайн байлдах юм бол ер нь бол айлын имиж ингээд муу болоод тоглож байгаа сте. Ер нь бол тэгээ мэдих имижийг алаад юм ром нь алчих юм бол яах нь сайд руу яваад сайдынхаа ганклаад хийж болно гэсэн. Тэгэх юм бол араас нь ирэх хүн байхгүй фри ганк гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй шууд хоёулаа өөр лэн рүү яваад байх юм бол яах нь айлын имиж араас нь ирээд ингээд хүмүүстэй туслаад эсвэл өөр лэн рүү очингууд өөр лэний чи хэрэг ингээд алаад гээл ямар ч ялгаагүй ингээд нэгийг нь алахад нөгөөд ч өглөө гэдэг. Ер нь бол цолоо тоглоход ер нь хүмүүстэй тоглоход ром мэдтэй тоглох юм бол ер нь тоглолт хамгийн амархан болждог. Тоглолтын хамгийн гол ер нь бол төлхөр нь бол ром байдаг. Хөгжлийг ер нь бол ингээд эрлэг шийдчихдэг гэсэн үгтэй ер нь бол. Тэгэхэд одоо мэд дээр 2 хэрэг байгаа учраас аль болох ингээд дээш яваад имп аваад байх хэрэгтэй гэсэн үг. Дээдлээ нэг одоо хамгаалах хэрэгтэй. Бүр хүн очихааргүй байвал өөрөө очиж хамгаална гэсэн үг шүү дээ. Төртөл дээр ингээд бүр ойртой чамруу ингээд саянагсыг ороод ирэх юм бол стандарт ингээд бариад авна гэсэн. Үлтээ хийлээ, үлтэнд дуусгаас ч өмнө нэгээ тавих юм бол бүр удаан стандарт гэсэн үг шүү дээ. Дайраад. Тэр орон танайхан бол ингээд аалчна гэсэн үг. Мэдэрлэг өмнөг. Ямархуу төртөл авч явахд ер нь манайхан ингээд төртлийн зодоод авах шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ цэргийг аваад, дээдлийн цэргийг аваад бүшлэх, аль эсвэл тэгэл баш машин шалгаад ингээд гүгээд авах хэрэгтэй. Ингээд эрлээ илүү аваад тоглож хэрэгтэй. Яг гоо бөөндө тоглож байвал эрлигээ бүр алдахгүй ингээд сайн тоглоод идэг.
Соло тоглож байгаа хүмүүс болохоор айгүй ингээд үхээд ингээд даваа явж байгаа даваагаа ингээд алдаа тоглоод болохоор жоохон хэцүү. Одоо дээдлэлийг нэг хамгаалах хэрэгтэй юм байна гэх мэтчлэн гэсэн үг. Одоо мэд дээр одоо энэ дайрект байхгүй. Имижтэнд туслах хүн байхгүй учраас ер нь бол мэдийн таврыг авчихаар учраас хэд зөхиод авч байгаа. Тэгэл болох тэгээд лэнэ ингээд хайж болохгүй ч дэвлээд юу болоод байгаа хэрэгтэй. Тэгээд башнаас тоглоод сурчих хэрэгтэй манайх ингээд башнаас гинт гарч ирээд айлынхныг ингээд лай болоод тоглоод арлаас нь хүннийхээ араас нөхөд тоглоод хэрэгтэй. Тэгэх юм бол яах нь бүүндээ танай хүмүүс рүү ингээд орж ирж чадахгүй болчдөг. За энэ хүмүүс нард нь байгаа юм байна да гэх мэтчлээ. Ер нь бол тэгээд лэлэний ингээд авахгүй ингээд хүмүүс баадах юм бол яах нь харж байгаа хэвээр ингээд бүшлээд хоёр лэнэр илүү болоод тоглоод идэг. Яг үу хэцүү. Тийм учраас нэг вардадах хэрэг байхгүй хүмүүсийг ингээд дэвтлээд одоо сэргээ илүү болгосныхан дараа вардыг гээд уриалаад тоглоод авах хэрэгтэй. Иймэрхүү тоглолтын дээр одоо ингээд бүр ингээд урагшаа явж орж тоглоод авах юм бол ер нь бол хажигдана. Одоо тэр дээдлийн цэрэг мэргийг авахгүйгээр урагшаа ороод авах юм бол хажигдана гэсэн үг шүү дээ. Тийм учраас аль болох ингээд цэргээ аваад цэргээ авсныхан дараа ингээд байлдаад авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэл орд аваад мэдээхийн цэргийг аваад цаашаа тоглоно гэсэн үг. Тэгээ ер нь бол тэгээ яг үхэх шаардлагатай бол харин филтр энэ төр хадгалчих хэрэгтэй. Ер нь бол марксман ер нь бол доороо жоох илүү байгаа учраас нэгээс нэг илүү байгаа учраас эд дээр ингээ байлдаа тоглоод байгаа гэсэн үг. Ингээд хүн юухаа сэргийлээд тэгж байгаа төгөл алдаад тэтэрхээ ороод өвчлээ. Ер нь бол ганцаар авах юм бол ингээ дайрект орж ирэж чамайг айгүй амар дэмэжлэн ард чинь мэйд чинь юм уу одоо дэмэж дэлгэр нь байх хэрэгтэй. Тэгэх юм бол яах нь харин сайн хэрэг гэсэн үг. Чамруу ороод ирэх юм бол чи стандал тэг хүмүүстэй бариад өгнө гэсэн үг. Сайн нэгтэр бол филиктэй комбо хийж байгаа тийгээгүй. Одоо ер нь сэрэг олонтой иймэрхүү илүү байгаа үед ингээд ороод таврыг авах гээд хитрхи айлынханд тавраа хамгаалах чичрэх юм бол ингээд алаад ингээд хэрэгтэй. Иймэрхүү бага угаараа одоо ингээд таврыг ингээд авах шаардлагатай болох хэрэгтэй гэсэн үг. Одоо марксман зүгцэн одоо доогоор ингээд бүшлээд байгаа учраас доош яваад доотлын лэнэ илүү гар болох хэрэгтэй. Мэдээдэн сэрэг арай болоогүй байна. Одоо мэдээдэн сэрэг тулна мэдээ аавна гэх мэтчлэн ер нь бол төлөвлөлөө тоглох хэрэгтэй. Дээдл дээр эсмэж жоохон ингээд ганцаараа төрөд орцсон байна. Тийшээ ер нь очиж болохгүй очих юм бол 2 кил болно гэх мэтчлээ. Тийш очиж ямар ширэггүй алсан ширэг байхгүй яг тийш алаацаад байж хахад яхаа нөө мэдээдэн сэрэг ингээд байгаа учраас нэг нь бүшлээд мэдээч авчин тэгэхээр бүр алдагдaltaй гэсэн үг. Аль болох ингээ хамгаалаад тоглоод байгаа хэрэгтэй. Соло тоглоод ер нь бол айгүй хэцүү ямар ч рол хэцүү. Гэхдээ ер нь бол ром дээр тоглох бол хамгийн арай гайгүй байдаг шүү манайх. Ер нь л дарамт гэхэд яг мэдэрдэггүй. Харин эсрэгээрээ айлтаа дарамт үзүүлдэг. Хүмүүстэй тусалдаг болохоор ер нь бол хүмүүсийнхээ спейс гаргаж өгнө гэсэн үг. Сая харсанчлаа ингээ хүмүүс чинь цугларцсан ингээд байж хахад айлынхаа бөөнөр явж байгаа юм бол ингээ гинтийн зүйл хийж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол ер нь бол таныхын ч намар. Ер нь бол айлын марксман ер нь бол айгүй хэврэг ингээд давраа чамд зодох гэдэг юм бол нэгээ явуулаад ингээд айлгаад хэрэгтэй. Нэгээ хийх гээд бэлдээд хийд имиж гэх юм бол ер нь айхгүй гэсэн. Тийм учраас ер нь бол арчи хүн байгаа үед бол нэгээ хийгээд бариад авах хэрэгтэй. Чамд зодож чадахгүй. Нэг чинь зодоод нэг чинь орох юм бол таныхын одоо алчна гэсэн үг шүү дээ. Тийм учраас наашаа суулаад ингээд чамд байнга зодоод авахгүй байна гэсэн үг. Тэгээ ер нь бол айтемныхаа хувьд манайх ингээд одоо эхний ээлжинд антиэл авсан. Хоёрдугаар айтем ер нь бол цусаа нэмэх шаардлагатай. Яагаад гэх юм бол ер нь блерк чинь нэг их цустай тэгээхээ пассив нь сайн ороод идэг байхгүй. Баг цустай юм чинь задуулах шаардлага гарах юм бол ер нь дараа өгч чинь тийм учраас жоох их цустай хэрэгтэй. Ер нь айлынх нэг magic болоо одоо physical defense нийтлэх нэг илүүдтэй дэмжтэй алга гол нь дайректив ультимат гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол курс тэлэмд ингээд авчиж байгаа. Курс тэлэмт ер нь бол яад штэ манайхан. Янз бүрийн огцон орж байгаа дэмэжийг ер нь бол багасдаг гэсэн үг. Тийм учраас дайректив ультимат энтрийг багасгана. Ер нь бол лорд мод авахтаа ер нь бол XP сайн байх юм бол гайгүй. Цэргээ авчаад үрж ирээд лорд руу орж амаар байдаг. Тийм учраас ILXP ингээд одоо бүшлээд дээгүүр илүү болгочихж байгаа. Лорд аваад одоо манайхан доогуур бүшлээд одоо тэр доогуур цөмлөхөд айгүй хэцүү харагдаж байна. Айлынхан бөөнөр ингээд цөмрөөд ороод ирсэн илүү байгаа учраас яаж байгаа доотлолт нь ингээд 2 тавартай ялангуяа 12 минут болоог учраас одоо таврын шилд байгаа гэсэн. Тэгэхээр лорд хурдан унцдаг. Тийм учраас тэр лорд бол нэг хол явж чадахгүй гэсэн үг. Тийм учраас аль болох цэргээ хамгаалаад цэргээ клиртээд цэргээ илүү болоод лэний илүү болгоод тэгээ вардаж аасан дээр кил огт хэрэгтэй зүйл ер нь бол биш байдаг. Яа дээр одоо гэхээр одоо ер нь бол дээр илүү зэрэгтэй. Манай хүн одоо цэргээ авахгүй байгаа учраас аль болох цэргээ аваад илүү болгох гутаа явах хэрэгтэй.
Одоо том цэрэг жижиг цэрэг болох юм бол том цэргүүд нь л дийлэн шүү. Тийм учраас хоёр хараа жижиг цэрэг явуулж иж дарааж одоо нэг том цэрэг дийлээ цаашаа яваад дараагийн том цэрэгт ялагдана гэсэн үг. Тийм учраас нэлээд цаг болно гэсэн. Тийм учраас тэг зархангуудаа өөл өнөрөө байлдаа тоглоно гэсэн одоо яг илүү болоод танайхан хийж өгөхгүй одоо юм байх юм бол одоо өөрөө нэг хэд явчаад одоо за одоо айлын хэржиндээ зогтъё да гэсэн байралтай. Одоо ингээд энэ даашгаа аюул гэмчид даагуур зогтъё марксмен нөхцөн гэх юм байралтай зогж байгаа юм. Нөгөө тал руу зогссон байх бол яг одоо дээр чинь илүү байгаа шүү дээ. Тэгээ соёо моёо гарчаад таалчна гэсэн. Одоо хүмүүс рүү чинь бөөнөрөө дарж явах юм бол ер нь бол ингээд стандж өгөөд хүнээ аваад баклаад хэрэгтэй. Ер нь л хүн чинь сайн байсан ба сая бол ингээд аалчна л гэсэн үг л дээ. Ийм хүү дефлет тоглож байгаа үед бол нэг аль болох өгөхгүй хичээх хэрэгтэй, бас хүмүүс алдахгүй хэрэгтэй. Ганцаар үлдээд энэ тоглолтын дээр бол ямаач ер нь чэнс авахгүй хож. Тийм учраас хүний хавдар оож өгсөн дээр одоо чи баг цустай байж тээ тэнгуут марксизм чинь дүүрнэстэй байх юм бол ер нь бол айлын хэрэг марксизм чинь зодчихснаа чи ойртох юм бол чамаа зодж эхэлдэг байхгүй. Тийм учраас тийг ингээ 2 3 цохилтыг авч маавна гэх мэт. Тийм гоё байдаг. Тэгээ хүмүүсийн тохиргон дээр бас байдаг. 2 4 цустай хэрэг байлаа гэхэд ер нь бол тэгээд аль баг цустайг нь зоддог гэсэн. Чи 4 мөртлөө 8000 цустай байх юм бол танаа хүн мэдж одоо 4 мөртлөө 4000 цустай байх юм бол 4000 цустай хүн шууд автоматар анлаа зоддог. Тэгэхээр яах нь танаа 4000 цустай хүн байхад чи одоо улаацсан ингээд одоо 2000 цустай байх юм бол максимум зодчихно гэж чамаа зодно гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгээ захилтын ингээд авч мааваад 2 хэрэг зодолж байхад ингээд станыг өөр аваад гэс байглах гэх юм. Тэгэх юм бол тэгээ станыг чи авч байгаа юм чи танаа хүн дүүлдэхэд арай амар аавна гэсэн үг. Тэгээ эндээс ер нь бол вара хийж л одоо ял харахтай байгаа. Тэгээ аль болох тэгээ цэрэг хамгаалаад цэрэг аваад ах хэрэгтэй. Тэгээ лорттой учраас лортой тал дээр ингээд байгаад байгаа гэсэн үг. Манай хүн доор одоо теплет байж штэ. Тийм учраас ер нь бол гайгүй. Энд чинь яаж ч байгаа лортой одоо өгөхгүйгээр эсвэл одоо өгөөч юм уу ганц 2 хэрэг нь аваад ваардах хэрэгтэй гэсэн үг. За одоо харсанчлан доор бол одоо бүтэн цэрэг явсан. Гэхдээ нэг цэрэг нь жоохон улаанцтай учраас жоохон ялгахдах баг. Дэсмэрч 2 ороод дайрч юм. Танаа корчин жоохон ловцтой учраас ингээд хайчиж болохгүй. Тийм юм бол хүний илүү гарчна. Сая дараад даяраад болохоор мэдийн цэргийг хэлээс учраас мэдээ хамгаалах хэрэгтэй гэх мэтчлээ. Тиймэрхүү байх хэрэгтэй. За эндээс харах юм бол ер нь 5-9 4 л доо. Гэхдээ одоо 4 хүн манайхс жоохон илүү байгаа шүү дээ. Тийм учраас аль болох болгоомжтой ингээд башинж шалгаад гинт ороод ирэх юм бол башнаас нь ингээд станд жигээ таалчна гэсэн үг. Тэгээд дээдлэлтээр одоо жишээлбэл бушилж байгаа учраас дээдлийн цэрэг аав хамгаал яв гэсэн мэрэлтэй. Тэгээд явсныхан дараа яах нь ер нь бол тавар шууд орж байлдахгүй. Лортын нөхгүйгээр ингээд удаашруулах хэрэгтэй хүмүүсээ эртэл. Ловыг дээшээ тэр очиж баш руу бууя гэдэг хад ер нь бол ойлгоогүй. Хүмүүс нэгээд айлынхан дээр бөөнөрөө ороод ирэх юм бол ер нь бол чамд ашигтай гэсэн билэрэг шүү дээ. Тэгээ ганцаар ороод ирэх юм бол яах нь ер нь бол ард нь байгаа хэрэгнүүдийг ингээд заанлаа тоглох хэрэгтэй. Клауд маалууд ингээд ороод ирнэ шүү дээ. Манайха клауд ер нь бол улт нь ганц хэрэн дээр ер нь бол айгу хүчтэй юм шүү дээ гэсэн үг. 2 хэрэн дээр болох нь 2 хэрэг хувааж байгаа нь 3 хэрэг бол 3 гэсэн үг. Клауд ингээд ороод ирэх юм лайл болох хүмүүстэйгээ наалтаад ингээд хувааж дэмэж авчих хэрэгтэй. Яг хөгжил тасарсан байх юм бол бонд өөхөн. Энэ бол арай гайг болсон, ойртсон байгаа. Одоо айл одоо лорд авцсан юм чинь одоо айл болох типлэх хэрэгтэй манайха. Доогор одоо цэрэг илүү байгаа шүү дээ. Тийш одоо нэг нь явна гэж бодох хэрэгтэй. Лордтай юм чи. Тихгүй болохоор тэр одоо таврыг авна гэсэн үг. Тийм ч 4-5 хамгаална гэж бодчих хэрэгтэй. Клауд явчих юм бол одоо дайрууд очлоо шүү дээ. Одоо тэгэхээр чи 4-3 байгаа гэсэн үг. Тийм ч ер нь урд гарах хүн одоо цөөхөн байхгүй л гэсэн үг. Тэрс тэр оронд ороод тоглоод аль нэг нь алчих хэрэгтэй. Тэрэнд харж байгаачлаа одоо тэр лэнийг илүү болох юм бол клауд одоо доотлон лэнийг одоо цэргийн кил ирдэж байгаа шүү дээ. Тэгээ энэ үедээ хүмүүсээ алдахгүй хичих хэрэгтэй аль болох айлынхныг лөө болон одоо цусыг багасгачих юм бол ер нь бол орж ирэх чадамж нь бас буурна. Скиллийн даруулчаад спилийн даруулчих юм бол бас буурна. Тийм учраас аль болох ингээд тавар алдахгүйгээр цэргээс аваад байглах хэрэгтэй. Байлдах шаардлагатай үе бол ер нь бол цэрэгээ авах гэж очиж байлдана. Тэгээд очиод тэр хооронд байхгүй хооронд гэс рейс хийх тусаа нөхөх гэх мэтчлээ. Бас энэ аль болох ингээд удаан хийгүүлэх хэрэгтэй лордын. Лорд нь улаанцтай олчих юм байх юм бол ингээд ультмультын дараад айлынх орж ирэхгүй байлгаж байгаад ингээд төвлөж гэнэ гэсэн. Одоо лорд сая энд унсан шүү дээ. Ер нь бол тэгээд лорд төснөөс хойш ер нь бол
1 2 хороо зэрэг бол ирж байгаа гэсэн үг. Тийм ч бас том зэргүүд байгаа учраас тэрийг бас хамгаалах хэрэгтэй. Тэр утал бас байлдахгүй байх хэрэгтэй. Зэргүүдээ илүү болгоно гэсэн үг л дээ ер нь л. Тэгэхгүй болохоор байлж байгаа нь баахан том зэргүүдээр нь эсвэл тэр том зэргүүдийн араас алийнхаа нэг нь нэрээ бүшлэн гэх мэтчлээ. Сая харсанчлаа ер нь бол ингээд олон хэрээр ингээд клауд эмзэг тэгтээ ороод ирэх юм бол ингээд хурдан өгчдөг. Тийм учраас аль болох одоо ультаа дарчих юм. За энийг өнгөрөөчих юм бол одоо ульт нэг клауд юм хийж чадахгүй шүү. Вар авах chance бол ихсэн шүү гэж бодох хэрэгтэй. Одоо эндээс харах юм бол дээр цэрэг ирнэ гэж бодох хэрэгтэй. Доор одоо 2 хороо цэрэг байна. Доотлоо хамгаалах хэрэгтэй гэх мэтчлээ. Ер нь бол айлын дэмэжийг аваад амьд үлдэх юм бол ер нь л тэгэл хажина гэсэн үг. Хүмүүстээ битлээ төх хэрэгтэй. Аль болох айлынх нэг одоо эндээс саянаас харах юм бол өөр дээр овааруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол яах нь танайхан дамар, танайхан ловойтэй болохоор. За эндээс харах юм бол ер нь лорд төрж ийн гэсэн үг. Тэгээд одоо лорд төрж явах доотлын лэний илүү болгочих юм бол амар байдаг. Илүү зэргүүд тэр холоор яваад павер нахгүй явчихад нэг нь одоо хол руу явах шаардлага гарна ч гэдэг. Одоо 5-4 болно гэсэн үг шүү дээ. Нэг нь цэргийг хамгаалах гэхгүй бол ер нь тэр лэнийг одоо таврыг авчна гэсэн үг зэргүүд. Тэгэхээр ер нь ашигтай. Ер нь бол эхний ээлжинд төрийг тавих гэж бүшлэх гэж л одоо ингэж лорд авч байгаа шүү дээ. Тэгэхгүй нэг нь явахгүй ингэж төрийг таалчих юм бол манайд амар ашигтай гэсэн үг. Одоо нэг нь дэш явж байгаа юм чинь 4-5 гэсэн үг юм бол 4-өөс дөрвөл гэсэн үг л дээ. Тэгэхэд ингээд башнаас гарч ирээд айлын ингээд мэдээгүй санаагүй юм хийчих хэрэгтэй. Тэгэх юм бол яах нь олон хэрэг стандарт тусам танайхан дамар гэсэн үг шүү дээ. Тийм ч бас хэрэгтэй үед ингээд олон хэрэг бит болоод ингээд хүчих хэрэгтэй. Өгөхгүй байх нь бүр сайн. Тийм учраас өөрийнхөө амир ер нь айлын 2 хэрэг ингээд сольж ийн л гэсэн үг л дээ. Тэгээ айлын хэрэг дөнгөж сая өгсөн лорд нэрж байгаа учраас ингээд хамгаалсан тодорхой болчихж байгаа гэсэн үг. Жаахан татаад хитрхи урагшаа яах юм бол яах нь артлаас орж ирээд артлын одоо марксмын одоо ловой 2-ыг чинь алчна гэсэн үг. Одоо лорд нурдаас байж байгаа учраас хооронд нэгээд гавчуурхтаа талах гэдэг шүү дээ. Одоо сэндвич болно гэсэн. Тиймэрхүү юм болно. Одоо лорд бол сайдан дээр бол нэг том цэргэлт төрсөн гэсэн үг. Одоо дээр бол илүү, доороос дахиад нэг цэрэг илүү ирж байгаа гэсэн үг. Тэг ингээ илүү аваад болж байна. Ер нь бол ядаж шүү. Ер нь бол ингээ дефлет тоглож байгаад айлын цэргүүдийн баримж авах жоохон хэцүү болчдөг. Тэгээ яаж олох вэ гэхээр ер нь бол одоо цэрэг төрнө шүү дээ. 11 дээр, 41 дээр төр. Одоо энэ левел 3-ын тэрүүгээр цэрэг өнгөрөхөд айлын одоо цэргүүд илүү явж байгаа бол одоо энэ левел 2-ын энд ирээд яг хоорондоо тулдаг гэсэн. Тэгэхээр цэрэг эндээс төрөх юм бол айлын цэрэгтэй тэнд левел 2-ын тэнд тулах юм байна. Одоо тэрийг илүү болохгүй л хэцүү байна да гэсэн байдлаа тоглох хэрэгтэй. За тэгээ вар дээр ер нь бол дайротойгоо хараад тоглох хэрэгтэй. Клауд ороод ирэх юм бол дэмэж нь хамаагаад буцах барилттай одоо тэр хэсэгт нь очиод ингээд отно гэсэн үг шүү дээ. Ер нь бол хоёр лугаа ингэ шилжих шүү дээ. Клауд. Тэгээ нэг чинь одоо ингээд төвлж байгаа юм чинь одоо бөөнд ингээд бичлээ тавьчих хэрэгтэй. Аль болох тавар алдахгүй тул одоо энэ тавар одоо цэрэг авна шүү дээ. Ганцхан цэрэг болцсон байл сая. Ер нь поларын болцсон. Тийм учраас поларын атаклаа зохих юм бол тавар шүү цэрэг биш чамруу зохих учраас яаж 2 3 цагт авчих юм бол тэр хооронд хөгжсөн марксман юм бол таврыг авчдээ ш манайх. Тийм учраас тэгж нэг 2 цохилт аваад хүмүүс чи бөөнөр орж ивэл ингээд таврын гадна зогсож байгаад нэг 2 цохилт аваад буцах хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол танаа хүмүүс чинь амар гэсэн ороод байлдангууд таврын цохилт авахгүйгээр гараад ирнэ. Тэгээ хүмүүстэй ер нь бол илүү болцсон мэдээхэн таврыг авсан болохоор жоохон илүү болцсон учраас жоохон байклчих хэрэгтэй. Хүмүүс нь төржээ шүү байклаарэ гэд марксман руу яваад одоо зүгтгахт нь хамгаална гэсэн үг шүү дээ. Тийм учраас марксман руу гүөх гэж байгаа гэсэн үг. Доор жоохон илүү болгоцоо одоо хангалттай. Тэгээ иймэрхүү одоо скил байх юм бол сая enter trach-ных нь яг өмнөхөн скил ээж юм бол гарч ирээд станд ч орно гэх мэтчлээ. Сая бол чи доор одоо зэрэг илүү болгоцсон учраас зүгээр гэсэн үг. Одоо гол нь асуудал нэг юм бол дээдлийн сэргүүд л байгаа гэсэн үг. Аль болох хүнээ алдахгүй хичээх хэрэгтэй. Энтэй яаж иж байгаа даа лорд руу явуулаа лорд авах хэрэгтэй. Яаж иж байгаа даа энд нэг буцаагаад лорд руу явуулах хэрэгтэй. Одоо дуудаад авах хэрэгтэй нэг нэгээр. Альба бол тэнд бавангад зусан өгч нэг гэсэн үг шүү дээ. Тийм учраас байгалж байна. Тэгээ ер нь марксмын 4 цэстэй хорж яхад айраад идэв. Улаан цэстэй осчвол ингээд байгалчтай явна. Ер нь бол яаж иж байгаа хамгаалах хэрэгтэй хүмүүсээ. Айлын 2-2 аваа учраас ер нь бол ганц марксмыг бол хамгаална. Гэхдээ ер нь бол өгчих юм бол өөр нь орж өгөхөд хэрэггүй. Яг манайхан ч бүгдээрээ амьд байгаа учраас ганц марксм байхгүй ер нь бол болно гэсэн үг. Тэгээд яаж иж байгаа хамгаалчихна гэсэн үг. Тийм учраас лорд аавна. Одоо хоёроо өгөлдөчөөд ингээд явж байгаа учраас клауд ингээд давхилдаад өгчөж байгаа. Инхүүл яах нь лорд амархан гэсэн үг. Марксманг учраас хамгаалахад хэцүү. Энэ дайрот одоо энэ ганцаар ингээд линээ илүү болох гэдэг шүү дээ. Цэргэлүү. Тийм учраас тэнд лайвлаад ингээд зондоод хүмүүс рүү явуулахгүй байх хэрэгтэй. Гүүгээд цаг аваад танайхан тэнд одоо олол байгаа шүү дээ. 4-3 гэсэн үг.
Тэгээ яаж яхад марксгүй анги учраас. Тийм учраас ер нь бол директ яаж хийж байгаа явуулахгүй энэ чинь байлгаад байх юм бол амархан одоо цүгэн дуусгах гэсэн үг. Тэгэл бол хатаагүйгээд удаашруулах хэрэгтэй. Гэлээ болоод. Тэгээ илүү болохоор ингээд доогоор тавар авах тодорхой энэ лорд өгсөн ч гайгүй гэсэн үг. Ер нь бол доогоор илүү болно гэсэн үг. Тийм учраас аль болоход лорд оронгууд нь явж оронгуудаа 4 цэцтэй юм чинь таврын захилтыг аваад лорд удаан байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол аль хамгаалахад хэцүү болно гэсэн үг. Ингээ очиж байгаа шүү манайх. За дараагийн бичлэгээр уулзалтаа баяртай манайхаа. Лайк болон subscribe дараарай.